Байна уу, амар минь дүү, төгсөө байна уу. За, ачаа бясалгал гэдэг зүйлийг одоо заагаад гэхүү, хөтчлөөд гэхүү нэг ийм зүйл хийдгийг манай хэд мэдэх баха. За, тэр хүмүүстэй зориулаад одоо за ийм л байдаг, тийм л байдаг гэж бясалгалыг бол заах надад сонин одоо буруу мэт санагдаад байдаг. Тийм болохоор манайх одоо туулалтайгаа цуг явдаг бясалгал холболт ачаа юу гэж ч нэрлэж болно. За үргэлжлүүлээд одоо яриё. За аддын шунлын соёл гэдэг өнөөдрийн лайв одоо хийе. За түрүүчийн дугаар дээр би ярьсан шүү дээ, тэ. Дутуугийн, мунхгийн, соёлын бүрэн боловсрсан тархин жимс би чинь гэд, тэ. Би чи тэгээд өөрийгөө махалж идтэй, чинээтэй болохыг, эдийг олохыг бол сурсаа. Баяж харахад бол би суралцсан. Энэ намайг хичээнгүй болгосонд одоо талархаад ханашгүй. Гэхдээ дутуу үргэлж чи бусдаас мя гурай. Илүү ихийг өрг, илүү ихийг хий. Илүү ихийг бүтээ гэж дотор минь хашгирсаар. Тэгээд болцгаараа бамбар булчинтай сайхан залуу болсон. Азийн аварган хүртэл болсон. Бурзайсан их мөнгөтэй нэгэн ч болсон. Баяцсан. Баян гэж хэлэхдгүйц. Тэр бомаар л ярьдаг. Найз нөхдийн хөрөөлөлч тийм. Тийм болсон. Тэгээд хүүхнийг хажуугаараа харц зүгээр өнгөрөөхгүй гэж тэмцсэн. Хүнийг өөртөөгөө өрсөлдүүлж үг хэлэх урамгүй болтол нь шалчилахыг би хүссэн. Бас л дутуу. Ахаад ч надад дээр нь гарах хүмүүс. Ахаад ч надад дээрлэх ёстой хүмүүс байсаар л байна. Би ч ингээл биднес хийгээл бак булчинтай болоод шилээ зүгээл хар шилээ зүгээл явж идэв штэ. Тэгэл хажуугаар зөрж байгаа эмэгтэйчүүд ингээл харна. Ингээл бүр эргэж хартлан л би бүр ингээд бак болно гээл. Ийм л зорилготой би биднес хийдэг байсан. Таних шүү дээ. Тэгэл дутуугаа мэдрээл. Би ч одоо мунхгийн соёл гэж ярьсан юм. Мунхгийн соёлоор бойдсон тархин жимс шүү дээ. Би хинээс ч илүү хичээнгүй байхыг тэндээс боожин боловсроод байгаа юм л та. Ер нь бол бас буруудаад байгаа. Буруу гэж хэлэхгүй. Гэхдээ ахаад нэг соёл байдаг. Адын шунлын соёл гэж ард нь байдаг юм би. 10 сар тийм камера тасартал одоо уруу хумсаа углан барин олсон мөнгөө тийм 10 минутанд бүжиг болгоод цацчихдаг. Усан тэнгийг нь одоо надаас би болгосон. Энэ соёл. Инхэн зөв гэж эдэртэй баяны дүрд намайг одоо тоглоулж ичхүүргүй шалдан бандар охтын орилоонд бусдын нулимсад цэнхийг надад зааж өгсөн явдалтай. Тийм ээ. Хэний ч үзээгүй тэр зугаа цэнгэлд. Хүний орны хөх дэвсгэртийг одоо долларыг тийм шалтгаанд нь хавчуулаад бандагныхан завсан хийгээд шалаар нэг тарсан. Өөрийн хөдөлмөрт шалчих сэтгэлгүйгээр цэнгэж явсан усан тэнэг нь би мөө.
Адын шунлын соёл байдаг юм а энэ хорвоо дээр. Би нэг өөрөө ойлгосон. Адармаатай амьдралаас бусдаас булаасан бүхнэ ашиггүйгээр зарцуулах соёл бас байдаг юм байла. Онгодууд хэлж гисэн. Энэ соёлын хажуугаар энэ боловсролын мань бойжлоор бөө мөргөл мань зэрэгцээд л явж байгаа шүү дээ. Бөө болно гэд хэлж гисэн. Хоёр хувцас шатаач гисэн. Дэндүү хямдхан санагд. Ялгаолсон даав, дэндүү хямдхан. Огтлсон дээлэн, дэндүү хямдхан. Ганцхан удаа нэг хүүхнийг найраад аваад өгдөг цүнх шиг л. Ганц өдрөл шоудах мөнгө шүү дээ. Ер нь бөө болох одоо тэр хоёр хувцсныг дээл хэдэн манжаг зүгээд зарим нэг одоо яг тэр үед бол миний хувьд зүгээр нэг өдрөл одоо хүүхдийн зууд тултлаа шоудах мөнгө л байсан. Тэр ганцхан өдөр шоудах мөнгө л нэрэ дотор хоёрыг гадуур хоёрыг цамц болохоор хямдхан байдаг ертөнц. Тэр л ертөнцтэй би зөвхөн хоёрыг зэхүүлэх гэж. Ингэчих болохгүй. Тэгчих болохгүй. Өмнө нөгөө нэг хоёгаа хийгээд буруутсан шүү дээ. Буруу хоёыг хийчихсэн. Наран тулаас очиод нэг хэд холбог аваад аавын бордэлэн дээр хэдэн холбог зүгээд захаас очиод хэнгэрэг аваад дэлдээд суудсан. За одоо болохгүй шүү гэдэг бодол бас байгаад байна. Одоо яг зөвөр нь хийх ёстой гэдэг. Тэгээд баахан хаалтан дотор орж байгаа. Ингэч болохгүй, тэгэж болохгүй. Тэгээд тархи ажиллуулахгүй тулд хүнд даатгсан. Тэнэг нь мөө багштай даатгсан. Тэмээд таларх ёо багшаа. Миний багш ч одоо миний хоёр хувцсыг одоо энэ өмсөд идэг, хоёглаад идэг ногоон хоёг юм. Одоо бүгдийг нь хоёулж бүх эд эрэглүүдийн цуглуулж одоо миний хоёгийг одоо миний багш хийжсэн. Тэгэхээр үнэхээр хямдхан хоёыг хийж өгсөн. Голоод. Уул нь бол их үнэтэй л одоо ингээд бодох нэ. Энгийн дээлч нэг 500 мянга гэдэг бол миний дээлч. Бөөгийн дээлч арай үнэтэй шүү дээ. Тэгээд тэр үед надад хямдхан хоёыг шиг санагдчих. Голноо. Энэ бие дээр минь онгод ордог болов гэдэл их шунлаар доош нь харж байгаа. Тэр хоёрыг гэдэл өөдсгэн даваагаар хийсэн. Өнгөс өргөө. Гэт тэр хоёрынд одоо өндөр өвгөд минь тухлах юм уу гэд эргэлцсэн. За тэгээ босох өдөр болоод яста өнгөлн засаад идэ будаа хинээс ч илбэг байхад. Энхэн тийм үү. Дутуу идэн будаан дээр минь өвгөд минь тансаглах юм болов гэд би эргэлцсэн. Тэгээ тэр үед би бас одоо мөнгөтэй хүн байгаа шүү дээ. Тэгээд яста цагаан сар хамгийн баян чинэтэй айлын цагаан сар болж байгаа юм шиг л идэ будаа бэлдээд л онготоо залах ёслыг хийж байгаа юм л та. Тэгсэн ирнээл. Эрхэмдээд өвгөд минь. Гат одоо тансаглах уу? Энийг тоохол уу? Ийм л нэг ясан дээр эрхэмдээд өвгөд. Одоо залахыг хүссэн. Эргүү тэнэг шүү дээ би чинь. Шунлын соёлтон бий чинь. Сэтгэл ханахгүй зовлон дээр өвгөд рүүгээ хицээд элтэйдэл. Хашгирч байгаа мөө. Дуудлага дуудах гал мөнгө надл нэг хідэн дуудлагын өгч ээжилц. За энийг дуудаад өвгөд минь буугаад ирчин тэгээд л. Яг онгодод орж ирж л байгаа юм л та. Ивэл хайрн асгараад л инхрийлэл ухаарлна. Цуцсан шүү өвгөд минь ирчээ үзүүлээд л буугаад ч харин надад буугаад дээд минималистыг харуулсан. Би бүр гайхсан. Илүү байна гэд. Эрхийн тэнэг намайг хусаад хайсан төвхтэй шүү дээ.
Баах идэ будаа бэлтэж байгаа шүү дээ. Тэр чи хэдэн үе бол боовстой ууц өвчүү 8 төрлийн жимс будаа одоо боорцод ингээд хоол хүнс хүмүүс зочид гэл ингээд маш их юм болсоо. Энэ бүгд бэлдсэн бүгднгээс нь аривнаас нь бяцхан цаав учаад л болноо л гэж авдээ. Болно л гэж ишв. Тэгэхээр аваач гэд дотор шунаад л байл. Бэлгэлсэн бүхнийг минь өчүүхэн дээжлээд л орхисон. Хүртээч гэж би шунасан. Яагаад? Игэл бор арж харц зарц шиг хүлцэнгүү балчир байгаа юм бэ гэж адын сэтгэл минь хөдлөөд л байсан. Гэтэл тэр дотор байгаа өвгдийн минь сэтгэлд шүүмжлэх сэтгэл зүйн над руу ороод л ирсэн. Тэгээ би бол дотроо л бодоод байгаа шүү дээ. Би хийхгүй ш. Тэгэнгүүт дотор маань ингээл дан ингээл энэ өөр хүний тарих шиг миний тарих ажиллаа. Тэгээ шүүмжлэх сэтгэл зүй ороод ирж. Тэгсэн чинь өвгт хүмүүнд ээдсээс адан ах байсан, адан тааш байсан. Өдөртөө өмхирдэг өн их итээгэр чи яах гэж байгаа юм бэ? Өнгөөр гангарсан энэ ертөнцөөр чи юу хүртээд байгаа юм бэ? Энэ бүхний ашиг нь хаана байгаа юм бэ гэд. Цойротад байгаа энэ бодолд би эргэлзэн. Би ядаж үжээд байна. Би өөрөө бодоод байна. Гонгод гэдэг зүйлийн тарих оюунараа бодлоор л орж ирд юм байна л. Хэнгэргээ дэлдэнгөт бодолд орж ирээд байгаа байхгүй. Би ч үжиглээд байна. Ийм зам надад байхгүй дээ. Авахын шуналтай надад би ч асар шуналтай шүү дээ. Авъя л гэдэг шуналтай. Ийм зам надад байгаагүй дээ. Дотоо ахаад гэж боловсрсан жимс надад илүүц байна наадах ч илүүц гэдэг нь зан надад байгаагүй байхгүй. Тэгээд босох ёслол маань болсон. Анхны буулт маань сэтгэлд минь хүрээгүй. Дотоо байна. Өшөө илүү мэдрэх гэсэн. Өшөө дотоо. Харин өвгөд минь илүүц байна л гэж голж хайсан. Тэгээ юм ч их юм бэл дээ. Илүү гэ. За тэгэл ийм нэг тэрсэлтгэлгэн одоо болоод өнгөрч байгаа онготоо залах ёслол тэр. Тэгээ багш байна. 108 хоног бөөлөө шүү. 108 хоног онготоо бийжүүлж одоо оюуна цэгцэлгээд даалгавар өгч л байгаа юм л та. Бич тэгээд хамгал идээрээ наадаж өндөр хөг дээр цэнгүүлхийг хичээсэн ч өдрөөс өдөрт хэрэггүйгээл хаях учраас хэлс өвгөнд нүрээл за өдөр болгон 5 дансгаа гэдэл өдөр болгон тагил шүтэн дээр одоо идэ бодаа засаад л яста хамгал гоё торог дурдан гэн авч өгөөл тэгш болгонд л илүүцл гэдэг. За твчи тансаглаасаа татгалцаж сорё. Тэгээд нэг 5 анта гэр бариад авцсан. Гэрийнхээ хойморт надаа ингээд нэг тарчиг ядуу иршгэл ингээд сууж байгаа. Ихлэ твчшгүй шүү дээ. За твчидээ энэ бөөнөр ч угаасаа уртсанд л суудаг юм гинлээ. Гэдэл одоо бодож л байгаа юм л та. Гэхдээ би чинь өдөр болго одоо нөгөө усанд ороод сурцсан нөгөө биедээ султуураа санаа ер нь хэцүү байсан. Ганцхан хувцастай 108 хоног байна гэдэг дэндүү ядуу байсан надад. Тэгэл энэ 108 хоног дэс та онгодуудтай хэрэлдээл зодолтой л оюун дотор үзэлцэж тарж байгаа юм л та. Намааг илүү болгоод хоо гэдэг хашгираа нэг л хийгээд байгаа. Тэгтэл онгодод илүүц зан чинь ядаргаа гэсэн зөрчилтэй. Тэгээ энэ л очрыг л олох хэрэгтэй тий. Тэгэл онгодод руугаа хэрэлдэж ш цаас. Та чи язгууртан бидтэй гэхээр язгуур таана л. Ямар арчаагүй ханх вэ гэдэг
Шүүмжлэл маань ерөөсөө зогсохгүй. Яалтч үгүй ажил бүлс бүтээдэг нь үнэн байгаад байдаг. Онгод дээр минь хүн ирээл золгонгууд тууран цэцэн яриад ажил үлийн бүтээгээл өгч юм. Тэгсээр нээл энэ яндаг их тансаглалаас минь татгалзаад байдаг. Жайг ясна дээлээ ийлхэн дижээс өөр бөөгийн өргөдүүдээр зөндөө явж өөр онгодтой зөндөө золгоцсон байсан. Маш их жайг яс шаарддаг. Манай онгодод яагаад юм жайг яс байхгүй. Айхтар энгийн гэдэг бүр гайхаад. Тэгээд за ямар ч байсан. Зөв онгод мөн л аа. Наадаа ингээд онгод өгдөм онгод. Эдэнтэйгээ мөр зэрэгц суухын тулд их цангаад хаяад л суугаад байгаа юм ба. Би ч одоо айхтар их цан таймтан байгаа шүү дээ. Тэгээ 108 хоног төлөвшдөм байлээ. Төлөвшдөм байлээ шүү дээ. Боловсрсан жимс шүү дээ. Би чинь энэ боловсрсан жимс болсон төгсөөч унаад л дотроос нь дахиж би гэдэг үр хөрсөнд болгох юм тэрээ. Тэгээ би одоо нэг лайв хийж ингээд YouTube-д оруулах учраас жоохон уран цэцэн ярих гээд хичээгээд байгаа шүү. Ойлгоорой манайхаа. Тэгээд зөв гэсэн бүх бодол маань зүгээр л илж ирж байна. Миний зөв гэж боддог байсан бүх бодлоо. Амьдралын минь олсон бүх алгаар минь илсшил орсон. Надад архи хүү бөөлхүү гэдэг сонголт ирсээ тэр үед. Маш их тарчлаанд шахаад. Аль нэгийг нь л хийж энэ хорвоогийн одоо алдагдж байгаа бүхнийг л мартахгүй бол бүх зүйл надаас нисэж алсран одож байгааг би мэдэрч байсан. Бөөлөхгүй л бол үхэн хүч гээд байгаа юм шиг. Тарчлаантай. Би амар их шаналж үзсэн үү та нар? Амар их шаналнгууд уух уу, арх уух уу, эсвэл бөөлөх үү? Ийм сонголт гарч ирд юм байл. Бөөлөх юм бол тэр мартагдчихдаг. Миний хэм өөрчлөгдөд. Тэр шанал байхгүй болчихно. Амар сайн. Одоо ч тийм. Шаналх юм бол бөөлөл миний хэм солигдол өөр болчихдог. Өө наа чин зовлон биш шүү дээ. Юунд нь шаналт ингээд. Тэгээд л би бөөлөх сонголтыг хийсэн. Тэр л акшндаа би бөөлсөн. Бөөлөх одоо ишлэлийн шалтгаан. Магад гэсэн найдвар. Олсон бүх хүнд нь. Олсон бүх юм намайг орхиж байгаад. Одоо тэмцэлцсэн сэтгэлээр л бөөлсөн. Гэхдээ арайч одоо тартагтаад болж, ташуураад болж хаагүй мөчлөг дээр би бөө болсон шүү дээ. Тэгтэл миний бүх алга болоод л байсан. Урсаар л байсан. Энэ бөө болоод энэ шахаа гэдэг зүйл дуусаад их сайхан болчих юм болов гэсэн чинь. Бөө болоод зогсоог. Тэгээ бөө болохоор л зогсож нэрээд ийм итгэл найдвартай байсан. Тэр л өдрүүд одоо тэгэл урсаал байсан нөгөө 108 хоног. Ядж жагт манай нэг одоо бөө найз маань төгсөөж хийж одоо ийм одоо захирал байсан хүн. Тэ чи одоо онгодоо чиний наа дампуураад байгаа шалтгаан чинь чи эдийн тэнгэртэн шүү дээ. Эдийн хорогдлоор шахаа чинь илрэндээ гэдэг одоо зайраа амд маань хэлсэн. Тэгэхээр энд нь итгэж байгаа юм л да. Тэгэл одоо нөгөөдгөө зогсоохгүй. Пи уух уу, шар харгаа уух уу, бөөлөх үү, аль нэгийг нь хийж л байж би энийг төвчж чадна гэдгийг мэднэ. Тэмцээд зогсоож чадахгүй гэдгийг бас мэднэ. Тиймээс зогсоогоод өгөөч гэж гойх залбирлын төлөө л би хицээнэдэж болиулаад өгөөч гэж хашгирч тэнгэр лөө уйлж бөөлдөг байсан. Хэдхэн хоног шүү дээ. Ер нь одоо ингэ бодох нь 108 хоног, 100 гаруй хоногт тий. Буурин дээрээ л үлдсэн. Өргөө болгож ийсэ одоо байраа хүртэл алдсан.
бүх зүйл алдсан. Донгод бид хоёр даахах бид хоёр ердөө л одоо энэ итүгний дэвсгэр болоод 5 антаг ирээс өөр юу ч үлдээ. Тэнгэрийн нөөлөг бас үлдэж байгаамаа. Тэ. Дансанд нөгөө байж л байдаг мөнгө. Тэ. Эргэлдэж л байдаг одоо. Сүртэй их данс маань. 81 төгрөгтөөр л үлдсэн. Тэ. 100 төгрөгч үлдээгүү. 81 төгрөг яг үлдсэн миний дансанд. Тэгээ миний дансанд мөнгө өмнө бол одоо тэ 100 сая руу яана орчихоо дээ. 8 оронтой тоор орчихоо дээ. Тэгвэл би ч одоо балранда ганц ч байр авч чадахгүй мөнгө гэл хямардаг байсан чи. Одоо бүр 81 төгрөгтөө үлдсэн. Зогсоох гээд би ерөөсөө зогсоод чадаагүй нэ. Тэ ятаа би чинь ковидын үеэр боссон бүү. Ковид болоод бүх ажил бизнес маань дампуурсан. Маш их хасарсан. Тэгэл онгодуудтай гомдно. Зогсоох гэж таныг залсан байтал. Тэ энэ эдийн шахага болиулах гэж би одоо таныг залсаар байтал. Энэ урсаар байхыг нь та хамтаар харж иж. Урсгасаар байхын та хамтаар тууллаа. Яагаад та зогсоохгүй байгаа юм бэ? Тэгээ ер нь энэ онгод зогсоод чадах юм уу? Гэт бас эргэлцсэн. Тэгэл 108 хоногийн бүлэнд онгодтойгоо хэрэлцээр л тэрссээр байгаа л. Хэрүүллээ л хийгээд байгаа. Одоо гаднаас өөр хүн харах юм бол энэ өөртөө төгсөө хэрэлдээд байна гэж харах үз. Гэтэ энэ хугацаанд би бөөлөгөө таслаагүй учраас онгод мань бийдсэн мань бол үнэ. Бийдсэн. Би цухтасаар онгодоо бийжүүлсэн нь үнэ. Тэгээ өвгөд минь надад нэгийг л хэлсэн. Даадах. Чи үлдсэн нь юу байгааг хараад хаа. Илүүц бүхэн чинь чамаас сарнин одож үлдэх зүйл чинь л үлдэнэ. Чи энэ үлдсэн зүйлээ талархаж ав. Тэгээд хай. Гэ надад юу ч үлдээгүй байх чи юу үлдсэн зүйлдээ талархах гэд би тэрсэж л байгаа юм л та. Надад юу ч үлдээгүй юм шиг санагдсан. Амьдралаа ташуурдан байж, амьсгал бүхнээ зориулан байж, олсон мөнгө минь даалга болчихдгол юм байна. Айтайч зарцаалаачгүй байхад булаагддгол юм байна. Андаа гэдэл те. Хөгжим нийлж хөрөнгө өрөлцөж байсан минь одчихдгол юм байна. Өнөөдөр пивдэхгүй, өнөөдөр пив уухгүй гэхэд маргааш учирдгол юм байна. Хөрөх гэрмэнч өн мөнхөд төшиж байна гэсэн. Одоо амлалт өгсөн. Одоо хань байна. Гэргийм. Тэг юу ч болж исэн чамтайгаа л хамт байна. Хүүхдэл хамт байна гэд. Андгаа тангараг өргөсөн. Хань минь хүртэл үргээд явсав. Тэр нэг өдөр байдаг л юм байл. Надад би бас байхгүй болсон юм шиг санагдсан. Ингээ тэгээд л олчих нь гэсэн одоо эрдэм мэдлэг минь хүртэл хоосон санагдсан. Би ч олон мэрэгжил үзсэн. Эзэмшсэн. Надад энэ оюун ухаан багт би хаан ч хоосон онохгүй. Мэдлэг минь л байхад би хизээч би мөнгөтэй бай. Би өрөнгө оруулалтын тухай мэдлэгтэй. Би мөнгийг яаж олдог тухай мэддэг. Энэ мэдлэг байхад би хаан ч хоолоо болоод идчихнэ гэдэг байсан. Өмнө нь бол ийм итгэл байсан. Яг тэр үед тэр итгэл бас дахад алга болсон. Бисэд явсан. Надад одоо хэлгэж байгаа хэдий ясман л хийцгүй хэдэн амьсгал мөн л болцсон. Би ч одоо бүр фитнесээ хийж байсан. Өдөр болго одоо булчингаа тартаал тий. Тэгдэг байсан ч. Булчин маань үрдэл байхгүй болсон. Шалбигаад. Тин хэдэн ясл үлдсэн. Үхээр хэдэн ясаал үлдээс нэг том ястай. Чөрийсэн юм болоод үлдцээ. Өс маань хүртэл алзарсан. Өнгөлж тордож байсан. Эддээ өс минь салхинд хийсчихсэн. Алзарчихсан байх лээ. Үзэмж төгөлдөр гэдэг. Шүд маань хүртэл очоод өмхөр чигтгэл юм байна лээ.
Бороо тахилга хийсэ. Алдсан. Аваар тарсан. Шүд маань баггүй болсон. Одоо тий одоо жихнээсээ тий үнэндээ одоо надад бие минь хүртэл одоо байхгүй болж байгаа юм. Айгүй хэцүү тийм хатуу өдрүүд байсан. Нэг хүн болгон ч яста төгсөө баг шүү, гоё шүү, сайхан залуу шүү гэдэг байсан. Тэр бие минь байхгүй болсон, булчин минь байхгүй болсон, үс минь алцарсан. Хангалцаж байдаг ам дүүрэн шүд минь бас сарнсан. Амьсгалгаад ирэхдээ уушиг маань хүртэл бочирч. Ёстол нэрэ. Нулимсыг л гаргаж чадах цогцс минь үлдсэн. Тавилахаас өөр юу ч хийж чадаг. Төгсөө гэдэг нэр минь хүртэл хоосон санагдсан. Надад юу үлдсэн юм бэ гэд октодроо уурлана. Тэвчин язгаараас хашаарна. Тэгэхэд одоо бангад. Одоо абаа болц. Тэр үед чинь би одоо ахаа л гэдэг. Одоо боллоо хүү минь. Одоо үлдсэн зүйлээ тоолоод талархал гэдэг. Юу үлдсэн юм бэ гэдэл. Алдсан бүхнээ ингээд тоочж бодоод. Тэгээ одоо алдсан юм аа л ингээд тооцоод байгаа. Тооцоод байд юм бэ л. Тий. Тэгэхээр үлдсэн зүйлээ л хараа гэдэг юм. Тайхаад юу гэдэг. Одоо илүүц бүхэн чинь чамаас сарниж байх ёстой л байранда үлдлээ. Гэг хэлэхтэн. Гэ хим миний дэргэд байна гэхэд. Гэ бодож байгаа юм л доо эрүүл ухаанаар. Тэгсэн чинь амнасаа илүү хайрладаг. Аав ээж минь хажууд байж байгаа. Аав ээжийн хашаанд дуртлаа хашаанд би чинь нөгөө 5 онтой гэрээ бариад бууцсан шүү дээ. Байрмаар бүх юм алдсан шүү дээ. Мөнгө төгрөг те бүх бизнесүүд мань дампуурсан. Яг короноор бас буруугаа жигч байгаа. Тэгээд ах дүү маань байж лээ. Амраг садан маань дэргэд бас байж лээ. Андаа гэж дуудаж чадах нь шилэгдсэн л байсан. Хоёр найз минь л үлдсэн. Гэхдээ амраг минь үлдээсэ гэсэн гордлого байна. Угаасаа тасарсан. Салах. Сэтгэл зүгээ бэлтгэсэн. За таны хэлдэг үнэн байна өө. Илүүц бүхэн надаас тониллоо. Одоо илүүддгүү бүхнийг чуулуулна. Гэт онгод маань хэлж шүү. Илүүц бүхэн байсан гэж үү? Гэт онгодоос асуусаа. Илүүц бүхэн чинь тониллоо. Одоо илүүддгүү бүхнийг цуглуул, чуулуул. Албандаа мордъё доо гэд онгод маань хэлсэн. Тэгээд тэр үгс надад нэх одоо бодоход их сайхан. Яг тэр үед бол би ч бүрэн мөхцөн байлаа. Чаддаг бүхэн минь хоосорч. Чадна гэсэн бүхэн минь сарнсан. Хэрвээ тэг гэдэг та тэгийн та утгатай бол тэнд л байсан баг. Данс мөн тэг болсон. Тэгээ 81 төгрөг болсон. Тэгээ тоон утгаараа тэг гэдэг тоо чинь тэг зөвшөөрч байна гэсэн үг үстэй. Зөвшгийн эхлэл үстэй. Тэгвэл тэр тэг гэдэг утган дээр хүртэл байх ёстой зүйлс байлаа өө. Зөвшөөрөгдсөн бүх. Яг тэр цагаас би өөртөө байгаа зүйлийг харж эхэлсэн. Их орон минь надад байна. Эцэг их минь байлаа. Энэ бие минь байна. Ивэх тэнгэр минь байна. Онгодууд минь байна. Энд би утга өгөх юм бол нэг рүү тэмвэл тэгээс. Эндээс би утгаа алдвал үгээрэл рүү орно. Яг эндээс миний улаачийн зам л яг л тэр акшнд эхэлсэн. Адын шуналтан би арчаагүй 100 төгрөгт болсон. Гэхдээ 100 ч биш, яг дансанд маань нарийн ярил 81 төгрөг л байсан. Хаан банкны дансанд маань.
шунаж алсан бүхнийг тийм цэнгэл бүхнийг нь эдэлж шувтарч бүгдийг нь алдчихад нулимснаас өөргөө үлдсээ. Даадах хэлсэн. Одоо чиний хураах чинь юу байхыг зөв сэтгэлээр бойжуулаа л гэдэг. Адын шунлын соёлоо эцэслэж ахгүй тохинох төрийн соёлтон болохыг хичээ гэж онгод минь надад хэлж байна. Юун төр надад ямар хамаатай юм гэж тогтчл байдаг. Тоосорч л байдаг ертөнцийн. Төр надаас ас хичээдээ онгод минь л гэсэн. Тэр адын шуналтнууд донд дэвхцэж явсан нэгний хувьд тэрийг чинь хөндлөхгүй гэд зөрчил ихэлсэ. Би чинь бас нэг нэг тендер мендер зөгчдөг. Тэр ажлуудыг тэр хүмүүсийг чинь би мэднэ хөндлөхгүй гэд зөрчил ихэлсэн. Гата тэгээд анх бол одоо онгодуудтайгаа маш их тэрсэлддэг, зөрчилддөг л. Тэг. Одоо мөнхийн л зөрчлийг л хийдэг байсан юм чинь. Гэ онгод хэлж байгаа. Адаах. Чиний чамд байх ёстой зүйл ч байхгүй. Байх ёсгүй л чи тийм үү? Байх ёсгүй зүйлийг цуглуулад илүүц болсон шүү дээ. Чи зүгээр эхлээл гээд. Зүгээ олоол гээд. Зүг чин буруу байна. Чи буруугаар эхэл гээд. Зүгээр эхэл. Яаж гэхээр угаасаа хоосон байж урагшилдаг юм аа л гээд. Тэгэхгүй бол цадсан хүний тээш чөдөр болоод цаашаа алхдаггүй юм аа л гээд. Онгод минь. Гэвь ямар тач одоо. Таны 108 хоног чинь онгодын цээр гэдэг зүйл барьдаг. Цагаан олмол идэнэ. Янз бүрэлтэй. Олон зүйл хариулагддаг цээрийн олмоос. Тэр 108 хоногийн хугацаа дуусчих. Тэр 20-тай хугацаа дуусмагц. Таастай дуртай хоолоо идээд. Үнэхээр л хаастаа цадтлаа идэж. Цэрийн хугацаанд мацагтай байгаа шүү дээ. Тэгсэн үнэхээр нэрэ цадцсан чи хөдөлдөг юм байл. Цадсан хүн хөдөлдөггүй гэж үний юм байлаа шүү. Үнэн байсан. Гэхдээ өлсгөлэн хүн ч хөдөлдөггүй би мэднэ шүү дээ. Энэ хоёрын дундах зохист хэм хэмжээг олмоо л гэж. Илт тод шивнэ тийм. Харилцаатай л болсон. Хүнтэй юм ярьж байгаа юм шиг л би онгодтойгоо тэр 108 хоногийн бүлэг дүүргэсний дараа харилцаж сурсан. Тэр шивнийг нь би сонсож сурсан. Би адын шунлаа гээсэ. Адын шунлын соёлоо би гээсэн. Энэ хорвоод адын соёл гэж байд юм шүү. Гэж хаалгачд. Авах бүхэн чинь цаддаг. Цэнгэл бүхэн чинь жаргаадаг. Тэр соёлоос ангижрахын тулд бүх утгатай зүйл чинь бүгд хийсэж бүрэн утгатай бүхэн чинь бүгд үлддэг. Тэр агшинд эрх нэг өдөр байдаг юм байна. Энд хүрдэггүй хүмүүс олон. Энд хүрэхгүй төлөө хичээхсэд олон. Гэхдээ тэр цагийг илээхгүй бол тэр мууг үзэхгүй бол сэрхгүй сүнсээ сэрэн гэдэг. Сэрэнг хүн болно гэдэг. Сэрхгүй хөглөө энэ ажихаа эн чинь утгагүй. Утгагүй. Ажихаа утгагүй. Энийг илээгээгүй.